Суран скутер мопедыг замын хөдөлгөөнд зохистой оролцуулах асуудлыг хуульчлах хуулийн төслийг батлах ойртож байна. Тухайн хуулийн төсөлд тусгаснаар жолооны сургалтанд хамрагдсан иргэн бичил тээврийн хэрэгсэл унах хэрэгтэй болохоос гадна насан туршаагүй иргэд суран скутер мопедыг унахыг хориглох тухай заалтууд багтаж байгаа юм байна. Суран скутер мопедыг замын хөдөлгөөнд зохистой оролцуулах асуудал өнөөдрийн Улаанбаатар хотын иргэн бүрийн өмнө тулгамдсан асуудал болж байна. Дээрх бичил тээврийн хэрэгслийн хэрэглээ улам бүр хүрээгээ тэлсээр байгаатай холбоотойгоор осол аврын тоож аюулын харанг дэлдээд байна. 2024 онд уг тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор 532 осол гарч ирсэн бол 2025 онд сурааны ослоор 5 хүн нас барж 2820 хүн бэртжээ. Ослын тоог бууруулахын тулд хуулинд бичил тээврийн хэрэгсэл жолоодох хүн нь заавал жолооны болоод замын хөдөлгөөний дөрмийн сургалтад хамрагдах ёстой хэмээн үзэж байгаамаа. Жолооны А үнэмлэхтэй эсвэл Б үнэмлэхтэй байх юм бол мопед ашигладаг болёо. Ийм Монголигаар ашиглаад шууд тэр нь хэрэгжээд явцдаг боломж нь байгаа. Энэ зарчмаараа явах юм бол төрөөс үзүүлж байгаа энэ данхар бүтсчээд юм олон шат дамжлагуудыг нь байхгүйгээр хариуцлагатай жолооч нар нь өөрсдөө авцамаар унаад явдаг ийм боломжийг бүрдүүлэх гэсэн заалтуудыг оруулсныг сургалтанд хамрагдсан байх гэсэн шинэ зүйл заалт оруулж ирж байгаа. Аливаа нэг байгууллага ч юм уу хүний бизнесийг дэмжих гээд байгаа юм шиг ийм санал байна. Энийг бол дэмжихгүй байгаа саналтай байна. Эдгээр 18-аас дээш нас ч гэсэн автозам дээр унах болох юм бол тодорхой хэмжээнд дөрмийн мэдлэгтэй байх ёстой байна. Мопедын жолооч бол дөрмийн сургалтанд суудаггүй, ангилал авдаггүй, гэвчиг нэгэнд ингээд маш олноороо орж ирж байгаа бол сургалт байх ёстой байна гэдэг утгаар сургалт гэж орж ирсэн. Тэгэхээр хэрвээ жишээлбэл гишүүдийн зүгээс, банкны хорооны зүгээс яг энэн дээр за сургалт биш юм а зөвхөн А-та Б-тэй буюу яг замын сургалт жолооны ангилал руу орно гэвэл бид нар хөндөөгүй учраас дүрмлөө бас оруулж чадахгүй. Тийм учраас замын хөдөлгөөний дүрмэнд дараа нь яг энэ өөрчлөлтийг тусгаад мопед унж байгаа бол скутер унж байгаа бол А-Б ангилалтай байна гэдэг зохицуултыг дүрмээрээ зохицуулах ёстой. Авцам руу бид нар ямар ч сургалтанд хамрагдаагүй, ямар ч хамгаалтгүй, насан туршаагүй хүүхдүүдийг бид нар явган үнэ хамгаалж байгаа гэдээ авцам руу оруулчихаар энэ ч өөрөө дахиад эрсдэл үүснэ. Тийм учраас 18 наснд хүрсэн хүн нэгдүгээр энэ тээврийн хэрэгслийг жолоодно. Хоёрдугаарт нэгэнт автомашинуудтай зэрэгцээд замын хөдөлгөөнд орж байгаа учраас сургалт ийм үйл ажиллагаа заавал хамрагдана гэж байна. За энийг бол заавал бизнесийн байдлаар ч юм уу ингэж ойлгох бол шаардлагагүй. Яагаад гэвэл энэ түрээсийн компаниуд өөрсдийнхөө аппликейшнээр энэ үйлчилгээгээ явуулж байгаа. Аппликейшн дээр ядаж нэг наад захын ойлголт өгөх сургалтуудаа оруулаад тэрийгэ тестээ өгөөд тэрэндээ тэнцэн хүмүүстэй түрээслээд явчих. Бичил тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд аюулгүй зорчуулах асуудлыг хуульчлахдаа тээврийн хэрэгслийн хурдны хязгаарыг наривчлан тогтоох шаардлагатай гэдэг байр суурь хууль санаачлагч гишүүдээс гарч байна. Хуулинд мопед, скутер зэрэг харилцан адилгүй хурдны үзүүлэлттэй тээврийн хэрэгслэлд ижил статус үүсгэж болохгүй гэдэг тайлбар гарлаа. Одоо 25 км/цагаараа ийм их ославаар гарч байхад жолооны үнэмлэхгүй хүн 50 км/цагийн хурдтай явдаг мопедыг унаад явах юм бол өнөөдөр энэ үсэт байгаа осол аваар гэмтлийн эмнэлгээр дүүрэн байгаа шилбэн хугарсан, шагаан хагарсан ийм хүмүүс маань улам ихсэж явна гэсэн. Яг 13, 14 дугаар зүйл дээр хууль санаачлагчийн оруулж ирсэн зохицуултууд бүгд замын хөдөлгөөний дүрмэн дээрээ байгаа буюу мопед түүнтэй адилдах гэж орж ирснээрээ яг замын хөдөлгөөний дүрмээ мөрдөөд явах, тээврийн хэрэгсэл гэдэг утгаараа зохицуултанд орох, жолооч гэдгээрээ эрх үүргээ аваад явах энэ боломжууд нь бий болж байгаамаа. Суран скутер мопед унах иргэн заавал насанд хүрсэн иргэн байх ёстой. Хэрвээ хүүхэд уг тээврийн хэрэгслийг унаж замын хөдөлгөөнд оролцсон бол хүүхдийн эцэг их хуулийн хариуцлага хүлээнэ. Түүнчлэн бичил тээврийн хэрэгсэл унах иргэн гарцаар гарахдаа скутер мопед хөтөлж гарах зэрэг заалтыг оруулад байна. Хуулийн төслийг улсын хурлын хууль зүйн байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг хүлээж байна.